За манай сургууль ерөнхийдөө нэг 340 орчим сурагчтай, 30 гаруй багштай, тэгээ нэг 60 орон тоотоогоор энэ үйл ажиллагааг явуулдаг байгаа. Цахилгаан тасардаг энэ сумын асуудлаас болоод энэ сургууль үйл ажиллагаа явуулахад хэр хүндрэл гарч байна. За ер нь сумын энэ цахилгаан тасарч байгаа асуудлууд олон жил бас энэ цахилгааны асуудлыг шийдээгүйгээс болоод бид нарт одоо бас нэлээд их хүндрэл учирдаг. Яагаад тэгэхээр өглөө одоо нэг 30 орчим минут тасаад орой болохоор 3 цагаас гар зэрэг манай дээр нэлээд олон төрлийн хүндрэл учирч байна. Хамгийн нэгдүгээрт нь болохоор зэрэг бид нарт одоо гэрэлгүй өглөөний хичээл, оройны одоо сүүлчийн тарах үеийн хичээлүүд харанхуй байна. 50% нь хэдэн сурч болох вэ? 10 сурч. За тэгвэл дахиад. За сонсож байгаа. За таги энийг бичиж аваад шинэ мөрнөөсөө өвөл болоод ирэхээр нөгөө нар гарах хугацаа нь багасах тусмаа өглөө оройдоо хитрхи харанхуй болчихж байгаа юм. Тэгэхээр яалтчгүй хүүхдүүд одоо гар утасны гэрэлд хичээлээ хийхээс өөр сонголтгүй болчихж байгаа. Хэдийгээр ингээд гэрэлгүй байна, тоггүй байна гэд бид нар гэртээ суугаад тий хүүхдүүдийн сурах эрхийг зөрчихгүй байх ёстой учраас ингээд ямар ч орчинд өөрсдийнхөө ажлыг хийгээд ингээд одоо баг тасан зохицоод амьдарч байгаа гэсэн. Гэлцөө. Соко арчсан бай дандаа шалаа арч. Хурд хийлээ тусгадгаас юу чадахгүй шүү дээ. Гэртээ оч гэрэн дэлгүүр хийлдэ ямар хэцүү байдаг. Утас унтраал бол дуусаа. Бүр дуусаач. Шүү ирчт. Манайх энэ тустай одоо бүтцтэй юм 5 объект байгаа учраас энэ 5 объектын халаалтын асуудал маш их хүндэрч байгаа. Хэрвээ одоо маргааш ингээл хүүтрлээ, ёсөглөө хүүтрлээ гэхэд бол манайх энэ одоо объектуудын халаалтыг яах вэ гэдэг асуудал хамгийн хүнд байна. За Алтай сумын сургуулийн хувьд бол 5 объектээс бүрддэг. За энд бол нийтдээ 4 ширхэг ийм нам даралтын 100 байгаа. Нам даралтын 100% хувьд бол нүүрсээр ажилладаг. За гэхдээ халаасан одоо энэ усыг бол энэ цахилгаан мотороор насос гэж иргэд нэрлэж заншсан. Энэ насосоор ажилладаг. За хэрвээ тог унтрах юм бол цахилгаан насос нь ажиллагаа болоод усаа гүйлгэх байлна. Тог эртэл одоо дулаанаа алдна. Тэгээ бүр одоо болохгүй бол үүрээр урчин ихэд манайхан одоо жижиг мотор асаага 4 цагаас хойш жижиг мотор асааж одоо энийг ажиллуулсан гэсэн. Хүүхдүүдэд дулаан байлгахын тулд. Тэгээ орой ялангуяа дотор байр болоод тийм. Энд чинь тэгээ тогтмол усыг гүйлгэж авахгүй бол пар нөлдөөд хагарчих юм бол бүр тэр байраа ашиглах боломжгүй болчихно. Ашиглах боломжгүй болно гэсэн. Тэр чигээр одоо хичээл сургалтын үйл ажиллагаа доголдно, эргүүлээ засна гэхэд бол маш их цаг зарцуулна. Энэ одоо мотор. Одоо энэ 12 фут цасан тэгээд нэг асахтай оролцоор хэдэн цаг хийдэг. Одоо ороо компьютероор шөн 4 цаг тасаад энэ компьютер өндөр одоо энэ оролцоор хийх шатлон байна. Энэ одоо инженер компьютер одоо энэ 4 юм юу мандатын зохиолын дөрвөн бэрэг юм мотор асуу. Бэрэг асуу. Одоо энэ утын дуусаад хийж тааваа. Ээжлээ нэг мотор. Нэг мотор. Ээж таавал юу юм